За сайн байцгаана уу. Энэ удаа би даралт ихт хөвчтэй бас зүрх судасны өвчтөе улсуудад төлхөө зөвлөгөө өгье гэж бодлоо. Одоо бөөрийн гаралтай даралт ихт хөвчөн, зүрхний гаралтай даралт ихт хөвчөн, мэдрэлийн гаралтай тэгээд тархалтай холбоотой, сахарын өвчнөд холбоотой юм даралт ихт хөвчнүүд байдаг. Гэхдээ бол даралт ихт хөвчний уг үндс нь юу юм бэ гэвэл судасны доторх ханы холестерин ихснээс үүдэлтэй байдаг. За ингээд хэвийн хүний судас байх хэрэгтэй байтал холестерин дүрс өөрөөр хэлбэл хансан өөх тос хоолунд манай монголчууд их иддгээс судасны доторх ханы өөх ихснээс болоод судасны доторх зайн багасдаг. Ингээд судас нарийсалтай гэсэн онш гардаг. Тэгээд судасны ханы бас холестерин ихснээс болоод судасны уян хатан чанар багасж судас маань зузаардаг. Ийм учраас атеросклероз буюу судас хатуур хөвчөн гэж ярьдаг. Титэм судасны харалт болох юм бол инфаркт, тархин цус харах юм бол инсульт гэдэг ийм хүндрэл өгдөг байгаа. За тэгвэл энийг заавал ийм болохоос өмнө бидний судасныхаа доторх холестеринийг цэвэрлж яхад л болно. Ханаагүй тосны хүчил маш сайн орсон омега уух ёстой. Тэгвэл манайхан бол ханаагүй тосны хүчил маш сайн орсон омегагаа сайн ялгаж таньж чадахгүй. Үр дүн муутай юм омеганууд маш их уудаг боловч үр дүн маш багатай даралт ихт хөвч нь хэвээрээ яваад идэг. За ханаагүй тосны хүчил маш сайн орсон омегаг муу бага орсон омегатай харьцуулах юм туршилт хийж үзүүлье. За манай борлуулж байгаа омега бол энэ омега байна. Apollo гэдэг хятадын маш том компани омега байгаа. Гадуур зарж байгаа омега энэ үеж нь судасны маань ханыг тэр холестеринийг хэр сайн хайлуулах юм бэ гэдгийг бид мэдхийн тулд энэ хөөсөнцөр байгаа тийм ээ. За энэ хөөсөнцрийг халуун усанд хийгээд дээрээс нь уух гэж байгаа омегагаа задлаад энэ дээрээ ингээ хийх ёстой. Ханаагүй тосны хүчил маш сайн орсон омега нь бол ингээд хайлуулчих чинь тийм ээ. За тэгвэл энэ омега бол ерөөсөө хайлуулж чадахгүй байгаа. Тэгэхээр зөндөө омега уугаад байгаа хэрнээ миний даралт ихт хүч хэвээрээ байгаад байна гэж ярьдаг болсууд энэ ханаагүй тосны хүчил муу орсон, бага орсон юм омегаг уугаад байгаа гэсэн. Тэгэхээр бид нэр өөрсдийнхээ ууж байгаа омегаг ингээ шалгаад үзчих боломжтой. Дээр нь зүрх судасны өвчтөй, зүрхний титэм судасны нарийсалтай, стенг тавиулах гэж байгаа, тавиулж байсан, тэгээд зүрхний астмтай, зүрхний ритм тийм ээ хэмнэл маш их алдагддаг. Ийм хүмүүс бол манай энэ бүрдийн оршуу гэдэг бүтээгдэхүүн маш сайн бүтээгдэхүүн байна. Маш хүнд зүрхний хагалгаанд орох гэж байгаа хүн хүртэл ууж болдог. Бүрэн гүйцэд ирүүлж болдог ийм бүрдийн оршуу гэдэг бүтээгдэхүүн байгаа. Дээрээс нь энэ Q10 гэдэг бас зүрхний маш сайн тэжээл байгаа. Зүрхний булчингийн тэжээлийг өгч идэг. Зүрхний янз бүрийн хүнд ишими болж исэн ийм хүмүүс уух маш сайн үр дүн гардаг. Усан зүү гэдэг ийм бүтээгдэхүүн байгаа. За энэ бол хятад улсын бас нууц жороор хийсэн ийм бүтээгдэхүүн байгаа. За энэ усан зүү маань зүү эмчилгээг оролдог байгаа. Хүмүүс ингээд зүү тавиулах гэж эмчтэр очдог штеп. За тэгвэл энэ усан зүүг бол гэрээрээ өөрсөн дээрээ тавиад хэрглэж боломжтой. Жишээ нь шүүд өвтгөд хэрглэж болно, хоолой өвтгөд хэрглэж болно, толгой өвтөх, хуйн хөөрөх, даралт ихтэх тийм ээ. За тэгээд өвдөг, ууц нуруугаар өвтөх, бөөр өвтөх, цистит болох тийм ээ, зүсний өвдөлт, зүрхний өвдөлт гэх мэтчлээ. Ер нь хаана юу өвдөж ин тэр газар ингээд энэ усан зүүнээсээ нэгээс хоёр туслыг аваад алган дээрээ аваад алгаараа дарчдаг. Нэг минут тийм үү 2 минут дарахтал хангалттай үр дүнгээ үзүүлдэг. Усан зүү маань болохоор зүү эмчилгээ, төөнөр эмчилгээ, шарлага эмчилгээ, барай цэслийн эмчилгээ, физик эмчилгээг бол оруулж өгч идэг. Тагтай. За энэ тагийг ерөөсөө алга болгож болохгүй. Тэгэх юм бол усан зүү маань ууршдаг байгаа. За ингээд усан зүүнээс 2 тусал аваад өвчтэй газар ингээд тавина. За яаж ийн? Маш их халж. Тэсгээ харахгүй халдаг байгаа. Хэрвээ их хөөрөлтөө, их даралт ихтэй, их өвчтэй, эсвэл хүзүүний шохоочтой хүн дээр бол маш их халдаг байгаа. Хурж ирээд тийм ээ өөрийнхөө аль өвчтэй хэсэгтээ тавиулж бас туршилт үзэж болно. Тэгэхээр маш сайн үр дүнтэй бүтээгдэхүүнийг угаасаа өөрсдөө ууж идээд хэрэглээд ингээд мэдрэх боломжтой шүү.